Самцхан үзэгчдэд та бүхэн орой амралтаа идэх өнгөрүүлж байна уу? NBTV телевизээс та бүхэн бэлтгэн хүргэдэг асуудал бүрийн араас нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Тэгэхээр бид энэ удаагийн асуудал бүрийн араас нэвтрүүлгийн сэдвээрээ Эрдэнэтэв Сувцат компани ноос угаах цехийн бохирын асуудлыг хөндөж байна. За Эрдэнэтэв Сувцат компани ноос угаах цехийн бохир дээр ямар асуудал үүссэн бэ гэхээр энэ бол төв шугам руу нийлүүлж байгаа одоо бохирт нь агуулгадах химийн бодисууд за нэр бүхий бодисууд ерөнхийдөө зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан ийм үзүүлэлттэй байгаа асуудал үүсэж байгаа юм. За ингэснээр энэ нь хотын цэвэрлэх байгууламж буюу Эрдэнэт үйлдвэрх хязгаарлагдмал хариуцлагатай компани Харьяанд байдаг. За цэвэрлэх байгууламжийн одоо хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. За энэ асуудал бол 2013 оноос хойш эрчимтэй яригдж байгаа. За ялангуяа өнгөрсөн он болон 2015 онд энэ асуудал бол 3 удаа яригдсан, 4, 6, 7 дугаар сард яригдсан. За хамгийн сүүлд 6 дугаар сард бол энэ төв шугамд нийлүүлж байгаа одоо бодисуудын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгаа учраас за Эрдэнэтэв Сувцат компани ноос угаах цехийг усаар хангахгүй байх ийм шийдвэрийг Эрдэнэт Тус дулаан төгөө эксүүлж орон нутгийн өмчт Сувцат компаниас гаргасан. За ямар ч байсан эхлээд Эрдэнэтэв компани ноос угаах цехийн бохирт агуулгадж байгаа ямар бодисууд зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгаа талаарх аймгийн мэргэжлийн хэлтийн газрын улсын байцаагчийн яриаг үзүүлье. За Орхон аймгийн мэргэжлийн хэлтийн газраас 2016 онд хяналт шинжилгээ хийх зорилгоор цэвэрлэх байгууламжууд үйл ажиллагаанаас дээж авч шинжилсэн байгаа. За энэнд болохоор зэрэг Эрдэнэт Хэвс үйлдвэрийн Орхон инженеринг менежмент компани урьдчилсан цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир усыг MNS 63-ээр 2013 гэсэн стандартын дагуу шинжилж үзсэн. За энэ шинжилгээгээр болохоор зэрэг биохими хэрэгцээ хүчил төрөгч, жинлэгдэгч бодис, хими хэрэгцээ хүчил төрөгч гэсэн хүчил төрөгч pH гэсэн ийм үзүүлэлтүүдээр шинжилсэн. За энэ үзүүлэлтүүдээр шинжилгээд бол Орхон инженеринг менежмент компани төр цэвэршүүлсэн бохир ус нь бол энэ стандартын шаардлагыг бол хангах өмнөөс давсан үзүүлэлттэй байсан. За энэ талаар бол тухайн байгууллага удирдлагуудад бэрхшээлний дүгнэлтээр хүргүүлсэн байгаа. Давсан үзүүлэлттэй гэж чинь зөвшөөрөх хэмжээр гэж байгаа. Тэрнээс хэдэн хувиар давсан байна? Аль нийтлээ? Ер нь бол энэ дөрвөн үзүүлэлтээс жинлэгдэгч бодис, хими хэрэгцээ хүчил төрөгч, биохими хэрэгцээ хүчил төрөгч гэсэн үзүүлэлтээр бол 3-аас 4 дахин өндөр үзүүлэлттэй байгаа. За яг энэ зөвшөөрөгдөх хэмжээнээс одоо жишээ нь жинлэгдэгч бодис, биохимийн хэрэгцээт хүчил төрөгч, хими хэрэгцээт хүчил төрөгч одоо 3-аас 4 дахин давсан үзүүлэлттэй байгаа нь ерөнхийдөө хотын одоо цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг талаар бид мөн мэргэжлийн хэлтийн газрын улсын байцаагчаас тодруулсан. За ерөнхийдөө манай хотын одоо энэ цэвэрлэх байгууламжийн дамжлага болохын биологийн цэвэрлэгээнд бол хамгийн их одоо хохирлыг учруулдаг биологийн цэвэрлэгээн дээр одоо ашигладаг тухайн биологийн цэвэрлэгээг хийдэг энэ бичил биетнүүдийг одоо идэвхгүй байдалд оруулдаг ийм асуудлыг үүсгдэг талаар мэргэжлийн хүмүүс ярьж байгаа юм. За энэ тэр үндсэн гарч байгаа бүх бохирдолтын хэмжээг бол Эрдэнэтевснээр гаргаж байгаа бохир уснаас шалтгаалж байна гэдэг. Энэ цаашлаад уулын биежүүлэх Эрдэнэт үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг дагуулснаас гадна Эрдэнэт үйлдвэр компани технологийн давдаг усны найрлагд тусан өөрчлөлт оруулснаар маш том хэмжээний асуудал өрнөж байгаа. Тэгээд сая энэ дээр бол одоо шинэ цэвэрлэх байгууламж дээр байдаг ашигтай тийм микробид бактери байдаг. Энэ ил гэдэг нэртэй бактери. Энэ бактери бол одоо шинэ өөрөө бохир идэж одоо ингэж бохирыг цэвэрлэх зорилгоор ингэж бохир иддэг тийм бактери. Энэ бохир иддэг бактери бол өөрөө их нь цэвэрлэх ёстой стандартаас давсан хэмжээний бохирдолтой ус ороод ирэхлээр зэрэг одоо хүүхдтэй эсвэл хөдөлгөөнгүй байдалд ордог өөрөө бие хамгаалах нөхцөл байдалд орчихлоо зэрэг микроб идэхэ болждаг. Тэгэхээр зэрэг нөгөө цэвэрлэгээний түвшин бол одоо микробын иддэг одоо тэр бактери ажиллахаа болчихлоо зэрэг цэвэрлэгдэхгүй болно гэсэн үг л дээ. Төрөний миний хэлдгээр 30-40% та ингээд цэвэрлэгээний түвшин. Цэвэрлэх байгууламжууд дотор бол энэ Эрдэнэт үйлдвэрийн маань цэвэрлэх байгууламж хүчин чадлынхаа хувьд, цэвэрлэгээний чанарын хувьд бол хоёрт ордог ийм том байгууламж байна. Тэгээд бүх цэвэрлэх байгууламжид бол ерөөсөн механик ба биологийн гэсэн хоёр төрлийн цэвэрлэгээ хийгддэг. Гэтэл хэвсний үйлдвэрээс орж ирж байгаа бохиртой усанд одоо төрөний хэлснээр гадаргуугийн идэвхт байдас,
угаагч утсууд маш их хэмжээгээр орж ирдэг учраас тэрэн дээр ямар нэгэн химийн цэвэрлэгээ хийгддэг учраас энэ нь болохоор зэрэг шууд тэр биологийн цэвэрлэгээ хийдэг идэвхт бактериудад одоо сөргөөр нөлөөлдөг. Хотын цэвэрлэх байгууламж маань өөрөө 4 шатны цэвэрлэгээтэй. За хамгийн гол цэвэрлэгээ нь бол биологийн цэвэрлэгээ байдаг. За биологийн цэвэрлэгээнд бол одоо янз бүрийн хими бодистой савнта ийм бохор нийлэхээр микроэлементүүдийг ухуулдаг. Тэгэхээр энэ биологийн цэвэрлэгээнд нөлөөлдөг ийм юм байна. За яг үүнтэй холбоотойгоор бид Эрдэнэ твс хувьцаат компани ноос угаах цехийн энэ асуудлаар бас тухайн байгууллагаас тодруулга авсан. За ингэхдээ бол ерөнхийдөө энэ асуудлаас үүдэж тухайн компани 7 дугаар сараас эхлэн одоо шат дараатай ажлуудыг хийж байгаа юм байна. За үүний хүрээнд бол ерөнхийдөө 17 нэр төрлийн ажил хийсэн. За сүүлийн 3 сарын хугацаанд бол одоо манайхаас төв шугамд нийлүүлж байгаа энэ бохирт агуулгадах одоо бодисууд зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа гэдэг мэдээллийг бидэнд өгсөн. Ноос угаах үйлдвэрт болохоор юу яаж байгаа? Гарч байгаа одоо 7 онгоцтой 1-2 дугаар онгоцноос хамгийн их бохирдолтой ус гарч байгаа. Энэ бохирдолтой усыг бид нэр өдөрт одоо 5-6 удаа 10 тонны машинаар зөөж өөрийнхөө лагийн талбайд асгаж байгаа. За ер нь танах энэ ноос угаах процесстой хичнээн нэр төрлийн химийн бодис ашигладаг юм байна. Нэр төрлийн хим бол ер нь савн ашиглаж байгаа, сод ашиглаж байгаа. Тийм одоо тэрнээс одоо онцгой одоо тийм хортой бодис ашигладаг ба. Хурдан асуудал үүсээд Гокос яг энэ асуудлаар аймгийн удирдлагуудад хандаад тэгээд ажлын хэсэг байгуулагдаад ингээд явсан гэдэг ийм мэдээлэл байгаа. Тэр урд нь ямар асуудал үүссэн бэ? Урд нь бол ноос угаахын одоо гарсан ус бол стандарт шаардлагын хэмжээ юу хэтэрдэг байсан. Тэрнийг одоо хэвийн хэмжээнд арахын тулд бид нэр техник зохион байгуулалтын нэлээд олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Эхний бол ноос угаахаас гарч байгаа лагийг бол одоо тусгай носоосоор соруулж аваад тусгай одоо тунгаагаад тунсан лагаа бол өөрсдөө машинаар асж байгаа. Нөгөөдгөр урдчлан цэвэрлэх байгууламжинд ирж байгаа бохирсон дээр бол бид нэр агаар үлээгчээр одоо тогтмол ажиллуулж байгаа 24 цагаар ажиллуулад энэ агааржуулаад одоо бохир усны одоо стандарт норм хэмжээнд хүртэл одоо барьж ажиллаж байгаа. За Эрдэнэ твс компаниас ийм мэдээлэл өгж байгаа бол бид одоо хотын цэвэрлэх байгууламж буюу Эрдэнэ төлөв хязгаарлалт хэмжээнд хариуцлагатай компани эрчим хүчний цехийн одоо цэвэрлэх байгууламжийн хэсэгт ажилладаг лабораторийн одоо мэрэгжилтнээс яг өнөөдрийн байдлаар яг одоогийн байдлаар Эрдэнэ твснээс төв шугамд нийлүүлж байгаа энэ бохир одоо зөвшөөрөгдөх хэмжээндээ байгаа эсхийг тодруулсан. Яг энэ лабораториос өгж байгаа мэдээлэлээр бол ерөнхийдөө 2-оос 2.5 дахин их байгаа гэсэн мэдээллийг бас бидэнд өгсөн. Тийм манай дээр болохоор зэрэг одоо үндсэндээ энэ яг ус судлалын лаборатори гэдэг маань бохир усанд 21 үзүүлэлтээр шинжилгээ хийх юм. Хүчин чадалтай лаборатори байгаа. За тэгээд тэр үзүүлэлтүүдээр л ерөнхийдөө хянана гэсэн үг тийм. Тэгээд бол Монгол улсын хэмжээнд тэр үйлдвэр аж ахуйн газруудаас одоо тэр төвлөрсөн шугамд хаях бохир усыг бол хэмжиж үзэхтэй. Одоо умбуур бодис, гадрууг итгэвч бодис, химийн хэрэгцээ төвчл төрөгч, биологийн хэрэгцээ төвчл төрөгч гэсэн ийм одоо үзүүлэлтүүдээр бол хянж үздэг. Тэр үзүүлэлтүүд нь бол ерөнхийдөө одоо бол харьцангуйгаар хэвсний үйлдвэрт одоо удаа дараалан шаардлага тавиад хөргүүлслээд эднийх бол өөрийнхөө дотоод зохион байгуулалтыг хийгээд тэгтээ бол яг тэр ус цэвэрлэгээний шинэ технологиг нэвтрүүлээгүй. Тэгтээ өөрсдийнхөө дотоод бол усын тунгаагуур энтергээд аэро танки цэвэрлэгээ энтер хийгээд явж байхад бол цэвэршиж байгаа боловч бас л зөвшөөрөгдөх хэмжээнээс бол 2-оос 2.5 дахин их бохирдолтой ус орж ирж байгаа. За эрчим хүчний цехийн харьяанд байдаг энэ цэвэрлэх байгууламжийн одоо цэвэршүүлсэн усыг Эрдэнэ төлөв хязгаарлалт хэмжээнд хариуцлагатай компани өөрийн үйлдвэрлэлийн явцын процессд ашиглах боломжтой гэж үздэг. За харамсалтай нь яг Эрдэнэт хевсний одоо хевснээс нийлүүлж байгаа энэ төв шугамд нийлүүлж байгаа энэ бохироос болоод Эрдэнэ төлөвлөр бол цэвэрлэх байгууламжаас ус авахгүй байгаа. За яг үүнтэй холбоотойгоор ямар асуудал үүсэж байна гэхээр энэ цэвэрлэх байгууламжинд өдөрт 16-аас 17 мянган метр куб ус цэвэршүүлж байгаа. Энэ усыг хайчуулах вэ гэдэг асуудал үүсэж байгаа юм. Энэ цагаан ус цэвэрлсэн цэвэр усыг бол одоо чинь
Эрдэнэ үйлдвэр компани технологийн усанд эргүүлж авдаг байхгүй. Энэ процесс болохоо байхлаар цэвэрлэх боломжоос гарч байгаа усыг Эрдэнэ үйлдвэр компани авахгүй болохоор зэрэг өнөөдөр тэр усны асуудал өнөөдөр бол эн чинь манай аймагт бол хоногт одоогийн байдлаар нэг 16-аас 17 мянган куб метр орчим цэвэрлэгдсэн буюу бохир усыг цэвэрлж байна. Энэ усыг хааш нь хийх вэ гэдэг асуудал өнөөдөр хурцаар яригдж гисэн. Тэгээ энэ дээр бид нар одоо маш олон улдаагийн хурал цуглаанд ороод одоо засаг даргын зөвлөлийн хурлаар гараад тэндээс ажлын хэсэг гараад ингээд үдсэн. Сая одоо өнгөрсөн 7 сард маш том хэмжээний бас үзээд энэ дээр тодорхой шийдэлт хүрэх асуудал болохоор зэрэг Эрдэнэ төвс компани цэвэрлэх боломжийн өргөтгөл хийх асуудал байдаг. Энэ дээр 2 тэрбум төгрөгийн зардалтай өргөтгөл хийж манайхын цэвэрлэх боломжийн үйл ажиллагааг хэвийн хэмжээнд болгоно гэдэг. Тэгээ одоо тэр хөрөг санхүүтэй холбоотой нэлээд асуудал байна. За ямар ч байсан ийм асуудал үүссэн. За Эрдэнэ үйлдвэр хязгаарлагдмал хариуцлагатай компани эрчим хүчний цэхийн харьяанд байгаа одоо хотын төв цэвэрлэх байгууламж одоо цэвэршүүлэлтийн хэмжээ бол Эрдэнэт хевснээс одоо 6 дугаар сар 4 6 7 дугаар сарын үед одоо нийлүүлж байсан энэ давсан зөвшөөрөлт хэмжээнээс давсан хэмжээ тийм бодисуудтай нийлүүлж байсан бохироос болоод ерөнхийдөө үйл ажиллагаанд доголдсон. Одоогор бол яг энэ асуудал цэгцэрчгээд байгаа. За гэхдээ энэ асуудал бол 100% цэгцрээгүй. За энэ уг асуудлыг одоо 100% цэгцээл шийдвэрлэхийн тулд бол Эрдэнэ төвс компани өөр дээрээ урьдчилсан цэвэрлэх байгууламжаа одоо сайжруулах шаардлагатай. За үүнд бол 2 тэрбум орчим төгрөг шаардлагатай байгаа юм. Цэвэрлэх байгууламжийг цогцоор нь шийдэж ямар ч асуудалгүй болгохын тулд ер нь ямар нэгэн ажил хийж байгаа шинжилэл хийх шаардлагатай гэсэн мэдээлэлсэн. Тэр үнэн. Бидний техникийн шинжилт хийх асуудал бол 2 дугаар үе шатнаа техникийн шинжилт хийх юм. Энэ 2 дахь үе шатны асуудал бол бид нэр бохиросоо эргүүлэн одоо ашиглах хэмжээний одоо томоохон цэвэрлэх байгууламжийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ бол одоо цохог цааш ардсан мөнгө хөрөнгөний асуудал байгаа. Энэ бол бидний одоогийн асуудал. Санхүүгийн байдал зайлширсан гэдэг бол шүү гэх юм хэлбэ. Хевсний үйлдвэр маань стандартын бус бохирдлоо байнга явуулаад авах юм бол манайх үнэхээр тэр цэвэрлэгнийхэн чанарыг хүргэж чадахгүй технологийн доголд орох нь бол гарцаг болж байгаа. Тийм ч үсээ одоо саяхан цэвэрлэг хевсний үйлдвэр байна бас нэг тодорхой тооны бас жоохон бохирдол ихтэй явуулаад тэрнээс болоод бид нар энэ байгууламжуудаа сая 1-2 дугаар тунгу оруудаас нэг секцийг бүр зориу зогсоогоод цэвэрлээд дараа нь одоо энэ айрэтинг гэдэг болж байгаа энэ одоо гол биолог цэвэрлэг явагддаг хэсэг байна. Одоо энэс нэг байгууламжийг суллаад бас цэвэрлэгээ хийгдэх гэдэг ингээ байж байна. Өвлийн үйлрэл даа ялангуяа манай цэвэрлэх байгууламжуудыг ингээ суллаад ингээд техник технологийн хувьд ингээ үйлчлэг хийнэ гэдэг бас хүндрэлтэй байдаг. Хүүтний үйлрэл байдаг. Барилга байгууламжууд байна нөгөө хөлтөлтөөс болоод янз бүрийн ачаал өгөх тийм ээ. Байгууламжууд ивдэх ийм аюултай байдаг байхгүй юу? Тийм учраас бид нар бол ердөөсөө хевсний үйлдвэрийг үнэхээр өөрийнхөө бохирыг ердөөс цэвэрлэх стандартын тийм цэвэрлэх байгууламжтай болохыг л их хүсдэг. Хэрвээ тийм болчих юм бол аль талдаа ямар ч асуудал байхгүй. За иргэдийн хувьд бол хамгийн их болгоомжилж байгаа асуудал бол хэрвээ Эрдэнэ төвснээс нийлүүлж байгаа энэ бодис нь бохир нь зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр үзүүлэлттэй байгаа бол энийг нь хотын цэвэрлэх байгууламж яг цэвэрлэх ёстой хэмжээндээ цэвэрлэхгүй байгаа бол энэ цэвэрлэгдээгүй энэ бохирыг хангалын гол руу хайсан юм шиг үстэй гэдэг ийм эргэлзээ байгаа. За бид энэ талаар бол аймгийн байгаль орчны газрын дарга маш удаас тодруулахад бол ерөнхийдөө ийм асуудал огт байхгүй. Эрдэнэ төвснээс очиж байгаа бохир эсвэл одоо байх ёстой төвшөндөө цэвэрлэгдээгүй ийм бохирыг бол байгаль тайсан ийм асуудал байхгүй гэдэг ийм тайлбарыг бидэнд өгсөн. Хевсний үйлдвэрийг нийлүүлж байгаа бохир ус цэвэрлэх байгууламжаар дамжаад цэвэрлэгдэхгүйгээр шууд байгальд гарна гэсэн ийм тохиолдол байхгүй. Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усан дээр бид бол сар болгон шинжилгээ авч цэвэрлэгээнийх нь чанарт нь хяналт тавьж байгаа. За өдөр тутам бол яг үнэхээр хяналт тавьж бол чадахгүй. За бид бол ерөөсө цэвэрлэх байгууламжийн дээр сард нэг удаа за цэвэрлэх байгууламжаас гараад одоо хангалголын их буюу 3 замын уулзуурын гүүрэн дээр сард 2 удаа цаашаага орхон гол хүртэл сард 1 удаа тогтмол шинжилгээ хийж байгаа. За энэ шинжилгээний дүнгээр бол
үзэхэд бол хангалга голын бохирдолд бол өнөөдөр бохирдолтын зэрэглэлийн 2-3 дугаар зэрэглэл байна. За энэ 2-3 дугаар зэрэглэл гэдэг бол маш цэвэр биш. Цэврийн зэрэглэлийн 2-3 байна гэж ойлгож болох ёстой. За үзэгчдээ та бүхэнд асуудал бүрийн араас нэвтрүүлэг Эрдэнэ твс хувьцаат компани ноос угаах цехээс одоо гаргаж байгаа энэ бохирын асуудал 4, 6, 7 дугаар сард үүссэн энэ асуудлын талаар энэ сэдвийг хөндлөө. Тэгэхээр ямар ч байсан энэ асуудал бол яг өнөөдрийн байдлаар бол 100% шийдэгдээгүй. Одоогор бол одоо ноос угаах цехийн үйл ажиллагаа хэмжээний ноос угаахгүй байгаа учраас энэ асуудал ерөнхийдөө намжин байгаа гэдэг тайлбарыг бол мэргэжлийн хүмүүс өгч байгаамаа. Ямар ч гэсэн энэ асуудлыг 100% шийдэхийн тулд Эрдэнэ твс компани урьдчилан цэвэрлэх байгууламжаар шинжлэх шаардлагатай. За ингийн тулд 2 тэрбум төгрөгийг бол одоо зарцуулах хэрэгтэй байгаа юм. Хэрв яг бүгд найрамд хятад ард улс руу одоо угаасан ноосыг гаргах хэрэгцээ өндөрсөх юм бол Эрдэнэ твс компани ноос угаах цехээс гаргаж байгаа бохирын хэмжээ мөн нэмэгдэн. Тийм учраас энэ асуудал дахиад үүсгүй гэх баталгаа авахгүй байгаамаа. Нэвтрүүлгийн турш бидэндээ хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. За дараагийн асуудал бүрийн араас нэвтрүүлгийнхаа шинэ дугаараар эргээд уулзцгаая. Баяртай үзэгчдээ.